Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ видеог үзэх өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө миний сувгийг дагагчдаа үргэлж баярлаж талархаж явдгаа илэрхийлье. Сүүлийн 1-2 сар би завгүй болоод өөрийнхөө YouTube-ээс хэсэг чөлөө авчихсан байсан. Одооноос эхлээд ямар нэгэн хэрэгтэй видео би цаг зав гаргаж оруулж явах болно. Ялангуяа Tarot болон Oracle үзэр сонирхогчдоо зориулж тэдэнд хэрэгтэй мэдээллийг би хүргэж байна. Миний урт хугацааны туршид бодож оруулахыг хүсэж байсан видеог оруулах өдөр нь өнөөдөр болсон юм шиг байна. Иймээс би энэ видеогоо хийхээр шийдлээ. За энэ бол хуурамч болон оригинал үзрийг яаж ялгах вэ? Манай Монголд ихэнх зарагдаж байгаа үзрүүд хуурамч үзрүүд байдаг. Миний зүгээс тань зөвлөх юм юу вэ гэвэл хэрвээ та үнэхээр Tarot Oracle үзрүүдийг сонирхдог бол 3 хөлх үзэр авах мөнгөөрөө нэг оригинал үзэр аваарай гэж зөвлөмөр байна. За тэгээд олон юм ярилгүй би шууд харуулах гэсэн зүйлээ харуулъя. За хуурамч үзрийг яаж таних вэ? За юун төрөнд энэ бол хуурамч үзэр, хэмжээ нь иймэрхүү жижигхэн. За ардаа ингээд ийм QR кодтой. Энэ QR код нь юунд хэрэгтэй байдаг вэ гэхээр оригинал үзрэл бүгдээрээ дагалдах номтойгоо хайрцаг дотор ирдэг. Энэ хуурамчлахоор дагалдах ном гэж байхгүй. За тэгэхээр ардаа ийм QR кодтой ийм үзэр байх юм бол хуурамч гэсэн үг. За энэ үзрүүд нь ихэнх нь ингэж дээрээс юм уу доороос онгодог. Ийм байгаа. За одоо би танд яг энэ үзрийн оригиналыг харуулъя. За энэ оригинал нь харьцуулаад харуулъя. Оригинал нь хэмжээ нь хамаагүй том байгааз. Том, өргөн ийм ялгаатай. Энэ хуурамч нь бараг тал үзэр юм шиг харагдаж байгааз. За тэгээ оригинал үзэр нь ийм байна. За доторхыг нь харуулах юм бол ийм байна. Номтойгоо. За дахиад нэг үзэр харуулъя. За энэ яг түрүүний үзэртэй адилхан хэмжээтэй. Ийм нэг үзэр байна. За энэ ориг нь харуулъя. За ялгаа нь юм байна. Мөн адилхан оригинал үзэр нь хатуу, хайрцагтай, илүү том, өргөн. За доторх нь ийм ингээд номтойгоо. За хөлхийг нь харуулъя. За хөлх нь ийм байна. Ориг нь юм байна. За тэгээд энэ за дахиад нэг үзэр харуулчих. Энэ бас хөлх үзэр. Гэхдээ арай өргөн байгааз. Нөгөө хоёроосоо илүү өргөн. За яагаад өргөн байна гэхээр энэ л болохоор Tarot үзэр байгаа. Нөгөө хоёр нь болохоор Oracle үзэр байсан болохоор. Яагаад гэвэл Tarot үзэр 78 ширхэг байдаг. Oracle үзэр ойролцоогоор 44 хавцаа байдаг.
За одоо би энэ 3 хүзрийнхаа оргийг нь харуулъя. За ориг нь байна. Хөлг нь байна. Ориг нь мөн л хатуу хайрцагтай. Хөлг нь ингэж дээрээсээ доороосоо онгодог ардаа QR кодтэй юм байна. За ориг нь харуулъя. За ийм байна. Ингээд номтойгоо. За хөлгийг нь харуулъя. Хөлг нь юм жижигхэн. Ийм байна. За тэгээ зарим хүмүүстэй ингээд хажуудаа ийм гоё энэ хүзрүүтэй алтлаг болохоор за ер нь ориг хүзрүүд ийм алтлаг байд юм байна гэж бодож магадгүй. За тэгвэл тэрдгээр бас буруу ойлголт. Энэ оргууд нь бол бүгдээрээ алтлаг байна тий. За гэхдээ хүмүүс ийм зүйл татагддаг болохоор сүүлийн үед хүмүүс хөл хүзрээ хийхдээ ч гэсэн тий хажууд нь бас алтлаг хийдгээ. Тийм болохоор хажууд нь бол хамаагүй гэсэн үг. Хамгийн гол нь жижигхэн хайрцагтай ингэж нээгддэг, дагалдах ном баахгүй. QR кодтой. За ингэж ялгах нэ. За тэгэхээр хэрвээ танд хүзрүүд байдаг бол та өөрийнхөө хүзрүүдийг гаргаж ирээд харьцуулж үзээрэй. За хүзртэй холбоотой өөр ямар нэгэн санал байвал комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Би тэгээд видео оруулж явах болно. Ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийнхын видеогоор дахин уулзцгаая.